За сайн байцгаана уу. Мөнх тэнгэрийн доор Монгол улс мандан бадрах их үйлс эхэлж байна. Энэ олон сайхан онгод тэнгэрүүд мөнх тэнгэрийн хүчийг үзүүлж их Монгол улсыг мандан бадрахад их хүч оруулнаа гэж бодож байна. Тэгээд бүх онгод тэнгэрүүдэд сайн сайхныг хүсье. Монгол улсыг мандан бадрахын төлөө онгод тэнгэрийн оруулаарай гэж хүсье өрөөё. Баярлалаа. Тахилга сайхан болж сайн гадаад тахилга та сэтгэлдээ болцоо. Оо сайхан болж байна уу тэгээд. Энэ тахилгууд их олон талын очиод үлдээ арга хэмжээ боллоо гэж би бодож байгаа. За яг нь төрийн тахилга гэдэг утгаараа одоо тэрийг нь одоо бөөгийн шашны ёсоор хийж байгаа гэдгээр нэг онцлогтой байна. Түүнээс гадна одоо олон газрын одоо 13-аас доош гүйжил бөөссөн туршлагатай бөөнөр нэг дор хуран зогдож бие биенээсээ суралцах ийм их том сургууль боллоо гэж бодож байна. А 3 дугаар яг ийм хэмжээний арга хэмжээг бөөнөр сэтгэл нийлсэн бөөнөр бол өөрсдийн хүчээр ямар хэмжээнд зохион байгуулж чаддаг вэ гэдгийг нотолсон бас их том нотлоо гэж бодож байна. Тэгээд дөрөвдөх юм бол одоо энэ залуу бөөнөр ер нь одоо Монголын бөөгийн шашны өнөө үеийн өнгөтнөх маань бол ямар байгаа юм бэ? 10 жил 20 жилийн өмнөхтэй харьцуулбал ямар төвчөнд хүрсэн юм бэ? Яг одоо тэр нийгмийн донд яриад байгаа одоо тэр бөөнрийн тухай сөрөг бодол яриа бодит байдал хоёрын оронд ямар зөрөө байгаа юм бэ гэдгийг одоо бодтойгоор харуулсан ийм арга хэмжээ боллоо гэж бодож байна да. Тэглээ хаваалцаач. За сэтгэл маш өндөр байна. Өчтөр бол нөгөө ойрын хит хоног цаг агаар жоохон муу байсан. Бид нар төлөвснөөр 2 хоногийн өмнө казарм баригдаад өчтөр 1 хоногийн өмнө бол энэ явуулын ресторан маань ирэхээр байсан ч гэсэн нөгөө цаг уурын байдлаас болоод гэхдээ нөгөө болох юм болдог шүү дээ. Өнөөдөр яг нэг ингээд бүтэн өдрийн дотор бүх юм амжуулсандаа маш их баяртай байна. Тэгээд хүмүүсээ хүлээж авахд бэлэн боллоо. Тэгээд сэтгэлсэндээ гоё, тэнгэр хангаа онгоосон. Тэгээд ингээ анх удаа ингээ төрийн тахилга удган зарингууд оролцож байгаа. Бид нар маш өндөр одоо ач холбогдол өгч оролцож байгаа. Тэгээд 032-ийн тэгээд цагдаагийн ерөнхий газрын ингээд төрийн одоо энэ байгууллагуудын гой отгууд гарсан. Тэгээд тэнд бас дутхгүй манай отог бас энэ сүндэрлж байгаа. Үнэхээр сэтгэл өндөр байна. Тэгээд хүмүүсээ хүлээж авахд бэлэн болсон. За амжилт хүсье. За баярлалаа. За төрийн тахилга болох чинь сэтгэлээ болцооч. За миний одоо санаа бодол бол нэлээд гүн гүнзгий юм ярмаар байна. Одоо биднэрт үлгэр домог болон хилцэгдэж ирсэн олон тэнгэрийн удган зайрангууд байсан. Тэдний хүсэл мөрөөдөл намайг бас анх одоо 20 жилийн өмнө бүү болж хахад хөдөлж оруулж исэн олон өндөр настай удган зайрангууд байсан. Тэр хүмүүсийг бид нар хоорондоо ярилцаж хүсэж мөрөөдөжсэн хамгийн том мөрөөдөл өнөөдөр биелж байна. Нэг төрдөө тоогдож, төрдөө үнэлэгдэж, төрийн өмнөөс одоо энэ уул усны тахилгааныг аль биесээр хийх юмсан гэж энэ олон удган зайрангууд мөрөөддөг байсан, ярилцдаг байсан бид нар. Тэрийг би сонсож явлаа. Тэгээ өнөөдөр энэ хүсэл мөрөөдөл нь биелж байна. Тэнгэрт байгаа, тэнгэрт одсон олон удган зайрангуудынхаа сүнс сүлдийн өнөөдөр бол маш их баярлаж одоо үлдэж чадсарсан бид нар бас бахархаж байгаа болов уу гэж би бодож байна. За төрийн тахилга болох чинь сэтгэлдээ болцооч. За сайн байцгаана уу. Төр тулсын минь том тахилга болох гээд олон зуун жил одоо ингээд тасарсан одоо бөөгийн уламжлалаар уул ус хангай дэлхийгээ одоо дахих том хууль одоо ингээд уламжлагдсан хэдэн зуун жилийн дараа одоо төртөөгөө холбогдоод ерөнхий төгсгийн зарилгаар одоо энэ хайрхны маань тахилга болох гэж байгаа. Түмэн олон одоо зөрөөд ирсэн байна. Одоо маш их баяртай байна. За тэгээд ер нь бол яг хуу ингээд ерөнхий төгсгийн бол одоо ерөнхий төгсгийг зорж ирээд төрийн тахилга бол одоо тогтсон одоо ёс заншлаараа лам нараа тохиолдог байсан. Анх удаага одоо яг хуу хайрхны тахилганд нарны одоо залбирлаа Додон борхоо додон өвгөний одны тахилга гэдэг одоо ингээд тахилгууд явагддаг байсан. Энэ тахилга дээр бол нэмэгдэж одоо тахилдах тусын одоо тахилга одоо бол анх удаага одоо болох гэж байгаа. Тэгэхээр одоо ийм сайхан өргөн дэлгэр
одоо тасарсан одоо төртэйгээ хамтарсан тахилга болох гэж байгаад одоо их баяртай байна. Төрийн тахилга болох чинь та сэтгэлээ олцооч. За анх удаа одоо бас ерөнхийлөгч маань зарлиг гаргаж одоо бид нар олон жилийн дараа уламжлалтын ёс соёлоо бас одоо энэ мөнх тэнгэртээ хүргэж түм олон төр улсынхаа төлөө Монгол түмнийхээ сайн сайхны төлөө даян дэлхийн сайн сайхны төлөө одоо ингэж үйл яваа хийхэд байгаа маш их баяртай байна. Анхны тахилга одоо энэ бурхан халдуу хайрханд байна. Болж бурхан халдууныхаа одоо сүр хүчийг нэмж бидний одоо сүлд хиймрийг одоо дааж явдаг энэ сайхан хайрхантаа тахилга хийх анхдагч нь болж бас бид нарыг урьж оролцуулсанд маш их баяртай байна. Тэгээ энэ ажлыг бас зохион байгуулж байгаа энэ Мөнх тэнгэрийн холбоо энэ маш их ажлыг зохион байгуулж байна. Тэгээд одоо маш их одоо төр түмэнд хүндлэлтэй их сайхан төр түмний одоо хайр одоо сэтгэлийг одоо баярлуулсан ийм сайхан үйл явдал болж ийн гэж бодож байна. Тэгээ өнөөдөр одоо саяхан ирээд яаралтай харсаа өмсгөлийн өмсөл гарч ирээд байна. Тийм Батагийн Батны гээд Баян Хонгор аймгийн Жинс цумын харьяат одоо 17 жилийн Мөнх тэнгэрийн үлэг мөрлөж байгаа утга юм байна. За баярлалаа. Төрийн тахилга болох чинь сэтгэлээ олцооч. Тушээ юу? Би зүгээр тусалж авч манай ээж. Тий. Тэгээд айгуу сэтгэл өндөр байна. Айгуу гоё зохион байгуулж байгаа юм байна. Тэгэхээр хоёрдугаар ийм олон бүнрийг нэг дор те харахаар бас огшмоор мэдрэмж төрж байна. Зарим үед баг уйлмаар мэдрэмж төрж байна тий. Айгуу гоё бүгдээр айгуу сүрлэг сайхан байна. За баярлалаа. За та сэтгэлээ олцооч төрийн тахилга болох ч байна. За энэ сайхан өдрийн минь хүргэе. За би намайг Баталцээ гэдэг 18 дахь жилдээ бөөлж байгаа. Тэгэд энэ сайхан төрийн тахилганда оролцож олон зуун жилийн дараа онгот тэнгэр минь энэ сайхан тахилганда оролцож төр түмэн олондоо одоо үйлээ хийж байгаа нийт тэнгэр шүтлэгт монголчуудтай болон нийт улаач удган зайран одоо дэмжигч нартай энэ сайхан баярын минь хүргье. За баярлалаа. За сэтгэлээ олцооч. За энэ сайхан бурхан алдааныхаа тахилганд хүрэлцэн ирсэнд маш их таатай байна. За энэ үл маань одоо төр улсын төвшин түмэн алхны амгалан байгаасай гэж сайхан үйл анх удаа хийж аваад маш баяртай байна. За баярлалаа. Тэ сэтгэлээ. За төрийнхөө одоо тахилгад анх удаа ингээд оролцож байгаа сэтгэл айгу нэр төрийн хэрэг байлаа. Тэгээд зарлагаа сайхан хүлээж аваад бид бүгд одоо ингээд нэг цул болж бөөнөр маань нэг бүтэн зүрх болж нэг цул болж одоо нэгдэж энэ сайхан тахилгатаа оролцож байгаадаа түлхэх баяртай байна. Өнөөдрийн мэндийг та бүхэнд хүргэе. Энд ирсэндээ үнэхээр их баяртай байна. Тэ? Олон сайхан удан зарингууд маань ирсэн байна. Ханга үнэхээр сайхан байна. Үнэхээр сэтгэл өндөр байна. Баярлаж догдолж байна. Болхоо. Сэтгэлээ олцооч. Өнөөдөр тэнгэрийн улын эзэн тайх төсөлт ирчээд байж байгаа. Сэтгэл их өндөр байна. Тэгээд анх удаага бөөнөрийн төрийн тахилга үйлдэж байгаа энэ оролцуулсанд баяртай байна. Ажил төсөө. За та бүхэн ажилд амжилтсаа. За төрийн тахилгад оролцож чинь та сэтгэлээ олцооч. За энэ тахилгаанд оролцсондоо маш баяртай байна. Тэгээд улс орн одоо их орныхоо төлөө бас энэ зүйлд оролцож байгаадаа одоо өөрийн зүгээс маш их аз авчаантай гэж бодож байна. Тэгэхээр Монголынхаа ард түмэнд одоо эрүүл сайн сайхан бүхнийг хүсэн өрөө. Тэгээ миний Монголын бүх зан олон миний Монгол орн бүгд сайн сайхан их саруул байх болтугай. Юу. За төрийн тахилгад оролцож чинь сэтгэлээ олцооч. За 500 жилээс хойш ерөөсөө ингэж төрийн тахилганд бөөдөн зарим оролцсон тахилга болж байгаагүй юм байна. Тэгээ одоо энэ жилийн түүхэн дурсгалт гой газар ингээд тахилгад оролцож байгаадаа баяртай байна. За баярлалаа. Сэтгэл маш өндөр байна. Одоо олон жил одоо өндөр өвгтөө залсны одоо өнөөдрийн энэ хүртэл бөөлж ирсний ач гавьяа одоо маргааш үзүүлж харуулах гэж байна. Энэ бол гэхдээ ганцхан миний одоо өвгд эцсийн асуудал ш. Бүх Монгол улс даяарх одоо тэнгэр язгууртан тэнгэр үзэлтэн Монгол үндэстний одоо гол
асуудал ач холбогдол цаашдаа одоо бөөнрийг те төрийн тахилга хийх үү, эс хийх үү гэдгийг шийдвэрлэх учраас маш өндөр хариуцлага хүлээж байна. За. Сэтгэлдээ уулзаач. За энэ сэтгэл аюу өндөр байна. Би бол энэ тахилганд болохоор багшаа төвшөөр ирж оролцож байна. Тэгээд анх удаа ийм төрийн том тахилганд оролцож байгаа аюу өндөр байна. Тэгээд маргааш өдрийнхэн тахилга тэгээд бөөнөр маань амжилттай оролцох байхаа баярлалаа. Баярлалаа. За энэ өдрийн мэндийг хүргье та бүхэндээ. Сэтгэлдээ уулз. Сэтгэл сайхан байна уу? Орон хангаа сайхан байна. Цаг агаарч сайхан байна. Тэгээд энэ их олон хүмүүстэй таарж байгаад их талархж байна. Өөрчлөлт одоо юу хөө дээ. За баярлалаа. За болорг. Сэтгэлдээ уулзаач та хаанаас ирв? За сайн уу. Сайн. Би өвөр Монголоос. Сэтгэлдээ уулзаач. Ямар сэтгэл төрж байна? Их гоё байна. Гоё байна. Сэтгэл их өндөр байна. Өвөр Монголын хаанаас ирсэн та? Өвөр Монголын 10 хүн байна. Олон байна. Ураад боо юу? Бараг боо. Бараг боо. За амжилтсаа. За баярлалаа. За сайн байцгаана уу? Би бол Өвөр Монголын Хөлөн байр нутгаас ирсэн. Ер нь бол аавынхаа түшээнд болж ирсэн да. Тэгээд төрийн тахилга, бурхан алтны тахилганд анх дахь удаага ирж байгаа. Би бол хот дээр Улаанбаатар хот дээр багшин дээдэс сурж байгаа оюутан юм аа. За баярлалаа амжилтсаа. Баярлалаа. За төрийн тахилга болох чинь сэтгэлдээ уулзаач. За тэгээд энэ монголчууд одоо эртнийхээ зан үйлийг дээдлээд тэгээд одоо яг бурхан алдаа хайрхныг хамгийн сүүлд яг нэг иймэрхүү өргөн бүрэлдэхүүнээр хизээд агчээснийг бол би бас яг хэлж мэдэхгүй байна. Тэгээд энэ цаг үед тахиж байгаад нь бас их сайхан таатай санагдаж байна. Тэгээд энэ тахилганд бас хурж ирчээд одоо оролцоод сууж байгаа баяртай байна уу. Тий. Сэтгэлдээ уулзаач. Төрийн тахилга болох ч байна. Сэтгэл маш өндөр байна, гайхалтай байна. Төрийн дэргэн маань хүлээж авсан бас энэ их сайхан түүхтэй хайрхнаа дахиж яваадаа маш их баяртай байна. Хувийн зүгээс нийт монголчуудаа хэлгэрийн хамтрал төвшин агуулсан байх тухай гэж ярив. За амжилтсаа. За баярлалаа. Та сэтгэлдээ уулзаач. За амар байна уу? Энэ өдрийн мэндийг хүргье. За өнөөдрийн хүртэл одоо ерөнхийлөгчийн зарилгаар бүх монголчуудынхаа түшдэг одоо бурхан халдварыг хайрхныг ерөнхийлөгчийн зарилгаар бөө мөрөглөөр дахиж үтэх гэж байгаадаа миний хувьд баяртай байна. Тэгээд энэхүү тахилганд минь одоо Монгол зон одоо минь өвөг дээдсийнхээ сүнсийг сэргээж үндэс язгуураа өглөж одоо дээдлэх цаг нь ирсэн билээ. Тэгээд нийт монголчуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна. Баярлалаа амжилтсаа. За баярлалаа. За төрийн тахилгад оролцож сэтгэлдээ уулзаач. За одоо тэгээд бурхан алдаа хайрхныхаа тахилгад оролцохоор одоо ингээд зоолн Монгол томныхаа үйл өгдөрөх одоо энэ нас өсөлтөө олон одоо үйл өгдөрөхөр ирсэн байна. Тэгээд сайхан байна. Тэгээд одоо юу цаас исэн цагааг өслөө Монгол томны юм бэлэх болтгоо гэт. Тэрэй да. За баярлалаа. Таны сэтгэл одоо төрийн тахилга болох ч байна. За Монгол улсын ерөнхийлөгчийн зарилгаар одоо энэ 2026 онд одоо энэ сайхан морь жилд одоо төрийн тахилга болох гэж байгаад одоо бид бүгд маш их баяртай байна. Тэгээд одоо төрийн одоо түшээд маань одоо төрийн ерөнхийлөгч мөн зөвшөөрөөд одоо бид бүгд ингээ хорон цуглуулад үнэхээр мөнх тэнгэрийн төлөө одоо удган зарингуудыг бүгдээр нь одоо ингээ чуулуулад тэгээд одоо их сайхан хайрхан болон бурхан халдван хайрхнаа дахиж бурхан халдван хайрхны тэнгэрийг тайх тэнгэрийн тайлбар болох гэж байгаад бид маш их баяртай байна. За баярлалаа амжилтсаа. За баярлалаа. За тахилга сайхан боллоо. За тахилгын талаар сэтгэлээ уулзаач. За одоо энэ төр төсний тахилга маань ихэ сайхан боллоо. Тэгээд Монгол төм одоо Монголын бөө мөргөл маань ерөөсөө энийг л одоо маш олон жил өсөж мөрөдөж авсан. Энийг бас үдэж чадаагүй иймээс оролцохын юмсан гэж одоо бодож явсан.
Утган зайрангуудынхаа өмнөөс хамт бөөллөө. Дангаас одоо даваасан бөөсөнгөө тэнгэрт байгаа энийг сайн цагийг үзэж чадаагүй тэр сайхан утган зайрангуудынхаа мөрөөдлийг бас хамтдаа бас биелүүлсэндээ бас баяртай байна. Тэгээ миний хүсэл бол хойштой төр төснөө минь дахилгыг бөө мөргөл минь их цагийнхаа үеэсээ авч яваас төр засмын нэгүүлээд бөө мөргөлөө бас үлдээд одоо энэ аваа харах дахилгуудууд дахилхаа бөө мөргөлөөр бөөнөрөө тий чадвартай сайхан бөөнүүдээ сонгож шалгаруулад талхандаа оролцвол бас нэг бодлын зүгээр юм болов үнэ зүгээс ингэж бод санаж явд тий. Бүгдөө байна. За баярлаа. Гадаа дахилах боллоо. За сэтгэлдээ орцоош. За. Урхаалдууныхаа хайрхан гал нэрлэх хэр сайхан болж байна. Хангаад дэлхий сайхан хүлээж авч байна. Хуруурагаан хайрлаа, сасаан хайрлаа, хойсолхон хайрлаж татлаа. Үнэхээр сайхан болж байна. За баярлаа. За баярлаа. Өглөө намны мөрөглөөр ихлээр одоо бас дахилах явж байна. За энэ зам үлээ талаар. Тий. За өнөөдөр сайхан өдөр нарны мөргөл сайхан хийсэн. За энд бол бид хэд Монгол төмний өмнө сайхан даадуу малны буян гიშгтэй болсон сайхан дээж зэрэг өргөсөн. За Монгол ёсоор уурганы сайхан дээж бол хамгийн сайхан хүрдэгч зан үйлээ хийж. За одоо 99 тун цайрангууд маань бөөсөн. Яг одоо бол лусын дахилга дахигдж байна. Лусын дахилганд бол одоо манай нийт 55 удам маань 3 баг болоод эхний баг одоо яг и дахилгаа хийж байна. Яг одоо бол ишгэ удам бол тамал дуусаад одоо бачлуунгаа одоо яг хийж байна. За онгод тэнгэрүүд бас сайхан буугаад тэнгэр хангаа сайхан хуртай нартай сайхан дахилга сайхан болж ийн гэж бодож штэ. Тий. За амжилттай баярлаа. Баярлаа. Бид хийж гисэн бас хийж хадлаараа л хичээж ин жоохон дигтэй журамтай эмгцэгцтэй байхыг л хичээж ин даа одоо тэгээд сайхан болж байна. Баярлаа. За баярлаа. Гадаа төгтөг боллоо. Сэтгэлээ оваалцааш. Тэгээд энэ бурхан айлдуу хайрхныг дахих төрийн тахилга сайхан болж байна оо. Галын тахилга маань сайхан болоод одоо өндөрлж байна. Тий. За баярлаа. За лусын тахилга сайхан боллоо. Сэтгэлээ оваалцааш. За 17 дугаар жарны гал мөрөн жилийн энэ зуны дунд сарын бэлэгтэй сайхан өдөр хурдтай тэнгэр хураа хайрлж хурамстай тэнгэр лос авдгаан хайрлж өө тоймрынхаа өвдийг нээхэд бэлэн болоод байна. Тэгээд энэ сайхан ерөөлтөө энэ төрийн тахилга тайлга маань бол 9 хар сүлд маань гарч газрын үд, лусын үд, хайрхны үд нэгдэж оюунлаг байгаа хайрханд гэсэн сайхан өнгөлөг харагдаж байна. Энэ төрийн маань түмэн олон хамар амгалан байхын төлөө дайн дажингуу тэгээд ертөнцид хөх толготон монголчуудын ард иргэдэд хүртэл хамар амгалан өвчин зовлонгуу гайгарцдаггүй урдаа ойрохгүй хойно хориггүй аюулын дарамт нь сайхан өгч түмэн зан хайрхан хүртэл үүдээ нээж харууллаа. Мөлийн байгаа тэнгэр тунгууд лус авдын хөлөгтөнгүүд нь газар дэлхийн эзлээ шатангууд нь энэ сайхан 408 зохистой байгаа зүйлэн дээр сайхан зүйлийг харуулж чадлаа. Тэгээд гал морин жилд төрийн тахилга зарлиг болгож халуун хайрханыхаа бол оройд ирэх очир өргөлөөнд долоон бурхан од хан өндөр бол маань за богдын их богд хайрхан гэж 3 их зарлиг гаргаж хайрхтыг орон талаас нь төрүүлж зарлиг гаргаж тахиулсан. Хархан алдуу маань өөрөө энэ сайхан бэлэгтэй 3 хайрхтуудынхаа эзэн холбоосыг нь баруунаас нь зүүнээс нь өмнө хүртэл бүх хүндлэл гайхалтай байгаа зүйлийг аюулын харлаа. Тэгээд өөрийнх нь эзэл ус авдаг за хуваагч тэнгэр өвдөө нээдэж төрийн гал энд асаж түмэн зуныгаа даатах гэж төрийн их хоногийн хөрөлсөх маань өнөөдөр галынхаа тахилгааг хийж тайлгааж ард иргэдийнхэн зуныхон төлөө амар мэдтэй
гай зовлонгүй байхаа гэж төрийн галын эдийн батрахта энэ сайхан гал мөрөн жил босоо гана олон 800 тэртэйгэн жилээд тэгээд олон одоо үндсэн ястыг нь тэнгэр заяа хатны үүлийг нь тэнгэрлэг бөөгийн хэлэгд нэршилж байгаа энэ сайхан мүйг бас биднэрт өгч тааллаа. Хайрхан уул устдад гисэн очиж за ширээ хөлтэй ангийн байгаа тамгатай базарл усын байгаа хөлбийг даатгаж ард иргэдийн хаан бүгэн их шиг ол зомог дүүрэн байх болтгоо гэж ерөөё. Тэгээд олон энэ бол ач заяа тангууд энэ сайхан базарл усын хөлбөтөд энэ ард иргэдийн хаан төлөө энэ нэрсэн бийчтэй байгаа уян заяаг даатгаж явахдаа таатай байна. 13 мөргөл тунгууд 13 манжагтунд ган жолон жолоо тунгууд мөн даюун хар хэнгэрийн хамтаа дэгжиж тэнгэртэй хүрч чадлаа гэж байгальтай газар дэлхий өнгөө засаж өнхин ногоон өнгөөрөө бас гайхуулж харуулж байна. Тэгээд хуртай тэнгэр хүчээр харуул хурамстай тэнгэр юм нас ивэж наран бурал ээж мэнд гэсэн тааллаа хайрлж бид бүгдийгээ ивэж сайхан байж байна. Тэгээд бүгдэнд нь над жаргал сайн сайхан бүхнийг хүсэн яар Монгол орны хөг толомтон мань амар амгалан байх болтугай гэж төрөлөө. За ерөөлөө. За баярлалаа да. За тусын тахилга боллоо. Сэтгэлээ хуваалцаач. Энэ усын тахилга маш сайхан болж өглөө энэ сайхан олон удгуудын минь одоо өвгдүүдийн энийг сүр хүчээр ангаа дэлхийн минь сайхан баясаж биднийг хүлээж авч ус минь сайхан дэлгэр болсон. Маш их баяртай байна. За тусын тахилга боллоо. Сэтгэлээ хуваалцаач. За сайхан боллоо. Тусын үйл маань сайхан боллоо. Зон олон маань чих хэрсэн байна. Хүмүүс ч ихсэн сайхан сэтгэлтэй хүлээн авч байгаад нь баяртай байна. Уул ус маань сайхан ивэж нартай сайхан өдөр тохиож байна. За баярлалаа. За тусын тахилга боллоо. Та сэтгэлээ хуваалцаач. За тусын тахилгад оролцсон сэтгэл маш өндөр байна. Сайхан удгадууд, сайхан мундаг хүчтэй онгоцтой мундаг бөөнөр бөөлжэн сайхан байна. Сэтгэл санаа өндөр сайхан догтолж байна, баярлж байна. Лус сайхан хүлээж авлаа. Тэнгэр хангаа сайхан онголоо. Сайхан байна. Онгодууд их баярлж байна. Онгодууд их мундаг сайхан сургаалуудыг хайрлалаа. Тий. За баярлалаа. За тусын тахилга боллоо. Сэтгэлээ хуваалцаач. За сайхан дүүрлээ. Аюу тун сайхан боллоо. Тэгээд би биенээ мэдхгүй цусаа мэддэгч. Тэр маш олон удаа зарангуйтай улаацтай нэгдээд энэ төрлийн тахилганд бас орсон даа их баяртай байна. Дороо л өөр өөрсдийнхөө хувьд хийх чадах зүйлүүдээ л хийлээ. За тусын тахилга боллоо. Та сэтгэлээ хуваалцаач. Оо ястаа сайхан боллоо. Өстой нэр анх удаа ийм одоо төрийн минь одоо ерөнхийлөгч энэ сайхан бөөмөргөл гэдэг энэ зүйлийг одоо ингэж дэмжиж ийм сайхан одоо уул ус хангалтгийг бөөгөөр аргадуулж онгод гэдэг ийм тааваршгүй сайхан эд шидийг бас ингэж одоо ард олон төмөндөө одоо дээдэлж ингэж одоо ард түмний минь одоо өв соёл гэх үү эртээр одоо нүүдэлчин ард түмэн байна дандаа тэнгэр газар уул ус байгальд дэлхийгээ шүтэж тийм ээ байгалийнхаа сайхан муухай болохыг хүртэл үүлээрээ одоо ажиж дүгнэж ингэж сайхан одоо хонь мал одоо таван гушуу малган талаараа дүүрэн бэлжүүлж одоо байгаль дэлхийн минь хүртэл онгоноороо сайн сайхан болгож өнөөдөр мөнхөд одоо ингэж сайхан байгаль минь одоо их орон минь сайхан ногооноороо байсан тэгээд одоо болохдоор цөлжээж бас аян цахилгаан ширүүн бороо орж одоо байгаль дэлхиймээр уусаж алтан сайхан хэвлийнд нь байгаа алтан сайхан гагнасын минь хөгл усын минь эцтэй гагнасыг салгаж ухад түнхэж одоо байгаль дэлхийн минь одоо тогширж энэ сайхан бурхан алдуудын минь догшин сайхан ирчүүдийн минь хүч одоо эрэлхийг зоригтой баатаруудын минь одоо ийм сайхан цусаан урсгаж бас энэ их том гүрнийг одоо бий болгож ингэж үр хүүхэд хойч үедээ одоо үлдээжсэн энэ сайхан хайрхтуудын минь одоо ухад түнхийн түнхөө тийм ээ бүх эрдэнэ
гэсэн үг энэ алтан хэвлэх маань алтан агнаас руу одоо ороод байгаль дэлхийн минь ингэж одоо цөлжил болох гэж байгааг одоо мэдээд энэ төрийн минь одоо хайрхан минь одоо ерөнхийлөгчд минь одоо зүүднээр зүрх сэтгэл тийм ээ аль биеинд нь одоо шингэж ингэж одоо айлдвар зардаг ирсэн байхаа гэж бодож байна. Тийм учраас бидний бас одоо бөө гэдгийг одоо үнэлээд бөөгийн эд шид гэж байдгийн шүү. Язгуур өвсөлдөг гэдэг чинь нүүдэлчин монголчууд маань өнөөдөр тэнгэр газар хоёроо шүтлээд энэ сайхан эх орныг мань одоо бий болгосон юм шүү. Үр хүүхдийн минь одоо өв гэдэг зүйлийг энэ байгаль дэлхийдээ өгсөн юм шүү гэдгийг одоо мэдрээд ийм гоё юм яас зохиож одоо яасандаа маш их баяртай байна. Тэгээ одоо та бүхний энэ одоо зохион байгуулж байгаа энэ хүмүүс дэс маш их баярлалаа. Та бүхний минь зам цагаан мөрөн цагаан үүсэн нарвин тогоостой сүүшиг одоо талгиж алтан нар шиг сайхан гэрэлтэж мөнгөн сар шиг гэрэлтэж алтан нар шиг илжэн хайрлж аав шиг мөн нүмертэй ээж шиг мөн одоо ад жаргалаар дүүрэн байлгаж одоо хайрлаарай. Өгсөнд баярлаа. Тэгээ та бүхэн маань ажил үйлс амьдрал минь үргэлж өөдөө арваа бодоо шиг одоо өсгөн аривчид гал мэт дүрлж дөл мэт ноцож одоо ингэж бүгдөө эдгээрээ инх хамгаалсан төрлөөр нь дэвшин хамгаалсан байх болтугай гэдэг өлзийтэй цаахан ерөөлийг өргөн дэвшүүлээд үг бүгэн мань хөрөх болтугай ерөөл бүхэн мань одоо та бүхэнд биелэгдэх болтугай гэж өрөөё. За. За өнөөдрийн үйл ажиллагаа их сайхан болж байна. Тэгээд төрийн хэмжээндээ түмэн олонныхоо төлөө ингээд сайхан үйлэндээ удман зарим хамтдаа нэгдээд үйл ажиллагаа явуулаад энэ бурхан алдууныхаа сүр сүлдийг түмэн олонныхоо амар амгалан ерөөх энэ сайхан үйл ажиллагаа болж байгаад их сэтгэл өндөр байна. Усын тахилга боллоо. За сэтгэлээ болцооч. За энэ усын тахилгыг сайхан боллоо. Ард түмэн ахан дүүс түмэн олныгоо заяа төргийг даатгаж төр улс минь амар амгалан төвш түмэн олон минь төвшин сайхан жаргалах болтугай гэж өрөөж даатгалаа. Тэгээд одоо сайхан өвөг дээдсийн минь ерөөлөөр өргөн нутаг минь дэлгэрж зон олон минь зовлонгүй түмэн олон минь төвшин сайхан байх юм байна. За баярлалаа. Энэ тахилгын талаар сэтгэлдээ хаваалцаач ямар болж байна? Одоо амар гоё байна. За хаанаас ирлээ? Өр Монгол Хүлэн байраас ирсэн байна. За тэгээд сэтгэл их өндөр байна. Одоо хоёр дахь удаа ирж ирсэн. Манай өгсөд дагаад ирж байна. Төшөө юу? Төшөө. За баярлалаа. Гадаас ирж ирсэн юм байна. За баярлалаа. Ямар ястан бэлээ? Яди далангууд халтыг. Барах хүн аа. Барах. За. Баярлалаа. Баярлалаа. За төрийн тахилга болгож байна. Төрийн тахилга оролцож байна. За сэтгэлдээ хаваалцаач. Сэтгэл бол маш өндөр байна. Маш сайхан байна. Тэгээд дээд үеийнхэн тэгээд одоо биднээсийн залуучууд бидээс өөрсдөө энэ дээр гар бие оролцоод бол маш их баярлж байна. Тэгээд нийт одоо бөө мөргөлтөө энэ тенгеризмийг шүтдэг нийт монголчууд бол бүгдний энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. Маш олон зуун жилийн өвөг дээдсээ минь дээд үеийн удган зайрангуудыг хүсэж мөрөөжжсэн зүйл нь энэ цаг үед биднээсийн бие дээрээ өөрсдөө гар бие оролцоо явж бол маш их одоо нэр төрийн хэрэг байна. За баярлалаа. За баярлалаа. За төрийн тахилгад оролцож сэтгэлдээ хаваалцаач. За ингээд төрийн тахилганд оролцоод их сайхан сэтгэл өндөр байна. За тахилгад оролцож сэтгэлдээ хаваалцаач. Сэтгэл өндөр байна. Тэгээд олон зууны турш хүлээгдсэн энэ сайхан Монгол төрийн хүндэтгэлийг зөв ёсоор нь хүлээж авсанд туйлаас талархаж байгаа. Тэгээд энэ эрхэм тахилгад оролцох хувь тохиолсонд туйлаас баяртай байгаа. Мөн өвөг дээдс одоо Монголынхоо их тэнгэрт одоо гялаа зүүнда тэгээ хайрхантай их талархаж байна. Бидний сайхан хүлээж авах хаа. Ийм сайхан бэлэгтэй үйл явдал болж байна да. За баярлалаа. Төрийн тахилгад оролцож сэтгэлдээ хаваалцаач. Тахилгад оролцож байгаа сэтгэл маш өндөр байна. Төрийнхөө тахилгад ингээд оролцож байгаа одоо энэ олон удган зайрангуудтай
одоо Монголынхаа өв соёлыг ингэж дэлгэрүүлээд бас энэ өв соёлоо ингэж түмэн олондоо ард түмнийхээ төлөө зүтгэж ингэж харуулж байгаадаа маш их баяртай байна. Баярлаа. За сэтгэлдээ хаалцсан. За сайхан байна. Бурхан алдан уулынхаа тахилагт төрийн үйлэнд оролцоод явж байна. Одоо тэгээ олон бүөнөр цугларсан байна. Бас түүхэн үйл явдал болж байна. За сэтгэл санаа хэрэг байна. За сэтгэл санаа их өндөр байна. Олон сайхан тэнгэртэн гүйл шуулаад өв соёлоо бас дархлаад одоо маргаашийнхаа үүлэнд зэхэж бэлдээд номны одоо баримтат киноны одоо хөөх үега архив зүйлтэйхээр одоо сүүдэр зургаад аруулж байна. Тэгээд одоо их сайхан хоёртай олон удаа зайлд бол байна. Сайхан байна. За баярлаа. За төрийн тахилга болох ч одоо сэтгэлдээ уулзаж. Тэнгэр тэнгэр сайхан агаар тэнгэр маань сайхан хүлээж авч байна. Хургаараа сайхан орлоо. Одоо ингээд сайхан тэнгэр цэлмэд нар гараад үнэхээр сайхан байна. Сэтгэл маш өндөр байна. За баярлаа. За. За төрийн тахилга галын тахилга аяа сэтгэлдээ уулзаач. За тэгэхээр зуны дунд сарын шинийн 8 энэ сайхан өдөр одоо төрийн Монгол улсын ерөнхийлөгч хөрс ерөнхийлөгч нь одоо бөө мөрөглөөр хэдэн зуун жилийн дараа анх удаага төрийн их галын одоо энэ бурхан халдун хайрхны эзэн тэнгэр онгод галын их сахиус онгон сахиусыг тахих тэр эрхийг бөөнөрт өгсөн энэ шинийн 8 бэлэгдэлтэй сайн өдөр үгээр хэлхийн аргагүй 99 удган зайрангууд хуран цуглаж маш их онгод тэнгэрүүд ногшин баясаж тэнгэр хангаа хур бороотой ирэхэд салхишуурхтай байлаа. Одоо цэлмээд сайхан болж байна. Тэгээ түмэн олон ард түмнийгээ төр улсаа төвшин амгалан байгаад тэнгэр онгодуудаа өрн дуудаж даатгалаа. Тэгээд энэ галан морин жилдээ Монгол түмэн хөгт оловтон өрсүүд бүгдээрээ эрүүл хаж аргалтай байж гай барцдаггүй байж гарзын үүдгөөж бүгдээрээ ол зомогтой бүгдээрээ хэмэр сүлдэн өөдөө байгээ гэж хүсье. Хураа. Галын тахилга боллоо. За сэтгэлдээ уулзаач. За галын тахилга сайхан боллоо. Хамаг Монголоо даатгаж, хаан төрөө даатгаж, төрийн эрх зорилгодоор түмэн олноо. Тэнгэртэн даатгаж, хайрхан ууланда хараа их сүлд халуун галдан даатгасандаа тэнгэрүүд зайрангууд бүгд сэтгэл өндөр байна. Тэгээ хойшид хөх Монгол мандан бодож, мөнх тэнгэрийн дорош миний Монгол мөнхөд мандан бодож болтугай. За галын тахилга сайхан боллоо. Сэтгэлдээ уулзаач. За өргөн дэлгэр сайхан болж байна. Монгол зон үлдэн төмний маань нуруу тэнэж хараа цэлгэр байх болтугай гэж өрөөмөр байна. Төр маань сайхан төвшин амгалан те. Түмэн оглон маань айдасгүй аюулгүй сайхан 50 байх болтугай гэж ирээ. За ерөөлөө тааш. Баярлаа. За сая галын тахилга боллоо. За сэтгэлдээ цаавалчаач тахилга хэр болж байна. За тэгээд энэ жилийн маань төрийн тахилга сайхан болж байна. Тэгээд одоо сайхан үеийн сайхан залуу зайрангууд их оролцож байна. Одоо залуу зайрангуудын оролцоо нэмэгдсэн явдал бол жил ер нь бол бас сайхан байгаа. Тэгээд залуучуудад одоо улам их урам зориг яасан эрчтэй хүчтэй гал боллоо гэж харлаа. Тэгээд одоо тэгээд үедээ төрийнхөө тахилгыг удган зайрангууд маань улам сайн хийгээсэй л гэж хүсэж байна да. Ерөөлөө тааш. Баярлаа. За баярлалаа. За тахилга сайхан болж байна уу? Галын тахилга сайхан боллоо. Сэтгэлдээ уулзаач. Галын тахилга маань их сайхан боллоо. Тэгэхээр хонгор зон олон сүсгтэн олон маань ч бас их ирсэн байна. Их хайрхан маань ч бас сайхан тосож авч байна. Тэгэхээр нийт монголчуудаа хайртай шүү. За баярлалаа. За тахилга дулаануудаас ажилласан төрчин байна. За тахилга ямар болж байна? Сэтгэлдээ уулзаач. Өнөөдөр бүтээгдэж байгаа үргэл их сайн өнгөрж байна. Ийм олон бууд гонор суларж гээд хара өглөөнөө өртээр суларж гэж хүүх хэрэгэ бүтээж гэж дээд тэнгэрээгээд буулгаж гээд их бурхан халдун хайрхандаа гэж залбирж мөргөж байхдаа их гоё хайн байна. За их баярлалаа, их сэтгэлнээ гоо хайн тосомноо баярлаж байна. За гоё. Тийм байна. Сайн байна уу? Сакрад жинэртэй Улаан-Удэ хотаа Еревдэ Бурятия Нютага Еревдэ но
Улаан хоттой мэдэрдэг төрсөн юдаг Түнхэн болон Түнхэн аймаг, Эр болон Сэлэнгийн аймаг, Авын аймаг, Эрхүүн юдаг болно. Дахиад ямар болж байна? Дахиад их хайм болж байна, сайн болж байна. Их ажил хэ эрхүү монголчууд цуглар бурхандаа мөргөж байхад их бол сайн байна. Тосоо сэтгэл баярлаж байна. Санаа Иргэд хуу харахад хуу абадлих хүнүүд хуу нэг яатан нэг шуутан зүрхэн сэтгэлд сайн байна. Их баяртай байна. За баярлалаа. За тахлаг сайхан төвлөө. За сэтгэлдээ хаваалцаач. За бурхан албан хайрхны төрийн тахилгын энэ бөөнрийн хэсэг амжилттай болж өнгөрлөө. Сайхан боллоо. Тахлаг сайхан боллоо. Тэгээд энэ овоог одоо бас яг одоо тэнгэрийн бөөгийн ёсоор нь босгож амьлуулсан. Хөшөөгөө одоо бас шүмшгэлж амьлуулсан. За тэгээд сая болсон одоо зайрангууд онгодууд нь бол бас энэ талбай, за энэ овоо, энэ хөшөө ном ёсоор сайхан амьлсан байна. Сайхан одоо Монгол хүмүүний шүтэн болжээ. Номосоор олжээ гэдгийг одоо бас айлтгаж байна. Энэ бол бас их чухал. Тэгвэл одоо бас янз бүрийн ёстыг зөрчсөн буруу зүрх юм байвал бөөнөр чи ирэхгүй шүү дээ. Одоо тэр чинь болохгүй газар байна. Буруу юм хийсэн байна гэж хэлхийг бол үүсэхгүй. Тэр чинь буруу юм хийсэн бол буруу юм хийсэн байна л гэж хэлнэ. Тэгэхээр ямар ч байсан энэ цаашдаа одоо бурхан албан хайрхныхаа төрийн тахилгыг энэ одоо зассан хүндэтгэлийн одоо зохицолбор хөшөө зохицолбор дээрээсээ хийж байх. За тэр нь бол одоо Монгол түмний шүтэн болсон газар байх. Ийм одоо учир ёс юм нь бол бүрэн сайхан хүртсэн байна гэдгийг энэ сүүл болсон онгод төлөвлөлт маань улаач нар маань бол хэлж байна. Нэгдүгээр зүйл, дараагийн нэг зүйл бол энэ Мухар хориг гэдэг газар байгаа. Тэгээд хориг гэдэг бол үндсэндээ одоо хаад язгууртнуудын булш бунхныг тавьсан, онгоцсон ийм газар. Мухар хориг, дунд хориг, их хориг гэдэг ийм гурван газар байгаа. Бид нар бол үндсэндээ яг одоо энэ хөшөө зохицолбор байгуулсан энэ газар бол Мухар хоригийн хил. За Монголын нөхцөлд бол гурван голын эхэнд хэнийг шүү болгоо гэдэг чинь учир нэр нь бол тийм байгаа. Нэгд одоо газар нутгаар хамгаалж байгаа Алтан уугийнхны одоо голомт нутаг, бүх монголчуудын голомт нутаг, Чингис хааны голомт нутаг, одоо их Монгол улсын голомт гэсэн ийм чухал газар. За тэгээд энд бол үндсэндээ өвгдээд ялангуяа хааз язгууртнуудыг тавьдаг, онголдог байсан. Тийм учраас бас хамаагүй хүн явуулдаггүй, шүтдэг, тахдаг ийм газар. Тэгээд яг энэ одоо хоригийн хил дээр босгосон нь бас газрын хувьд бол бас онсон зөв одоо газраа сонгосон байгаа нь бас их тодорхой харагдаж байна. Ер нь бол гол санаа бол цаашдаа эндээс учиргүй одоо олон хүн машин тэрэг зорчоод ялангуяа их хайрхан дээр гараад мэдээж тэнд ч одоо хүн амтан гарахаар хог шороноос өсвөлээд хүндэтгэлгүй зүйл болдог. Бид бол одоо ер нь бол энэ бүх монголчуудаараа шүтдэг, их хааны шүтэж дахиж байсан магадгүй одоо хааны онгон заларсан байгаа ийм газар дээр бол гарах учиргүй юм аа. Хүний хөлийн мөр гарах учиргүй. Бид нар зүгээр жижигхэн энгийн шарилын газар очиход хүний шарилдыг өргүүдгүй гიშгдэггүй шүү дээ. Их хааны онгон дээр битгий хэл. Тийм учраас бид нар үндсэндээ энэ хуучны одоо манай өвгдөөс сургаж ирсэн уулыг билээснэ гэдэг тэр одоо ёс журмынхаа дагуу энэ билээсэн одоо яг урд зүгээс нь бүтэн бүрэн харагдах. За талаас дэш харагдж ивэл сайн. Эндээс бол үндсэндээ нартай одоо үлгүү өдөр бол үндсэндээ талаас дэш хайрхан харагдаж идэг. Тэгэхээр ийм газраас бол одоо ингэж шүтэж хүндэтгэлээ илэрхийлж яах нь зөв зүйтэй. Цаашдаа ч гэсэн одоо сүстэн олон маань бас учиргүй хайрхан лугаа тогтлоод байлгүй. Эндээсээ одоо хүндэтгэлээ үзүүлж яах нь зөв зүйтэй юм а гэдэг уриалга гаргахын үүднээс энэ агуулгыг бий болгохын үүднээс энд одоо ерөнхийлөгчийн санаачлагаар энэ хөшөө зохицолборыг байгуулсан ийм агуулгатай зүйлээ. За бас нэг зүйлийг би одоо нэгэнтээ үг одоо хэлж байгаа юм чинь тайлбарлчих. Энэ овоон дээр бол хар сүл боссон байгааг та бүхэн харж байгаа. Яг Батлан хамгааллын яамн дээр байдаг их хар сүлдний загвараар. Гэхдээ энэ нь бол Батлан хамгааллын яамнд байгаа их хар сүл биш юм шүү гэдэг би олон нийтэд онцлогоор хэлмээр байна. Тэр Батлан хамгааллын яамны бол манай одоо их хар сүлд. За энэ бол бурхан албан хайрхныг бидний хаадын одоо онгорны цаашлаад их хааны онгорныг сахиж манж байгаа. Монголчуудын шүтлэн болсон бурхан албан хайрхныг сахиж манах
зорилгоор босгосон ийм одоо хар сүлжин байгаа шүү гэдгийг онцгой хэлмээр байна. За түншлэн тэнд бол бид одоо хөшөө босгосон энэ 1200 одоо 6 оныг бэлэгдэж одоо 1206 метр байхаа 12 м 6 cm өндөртэй энэ хөшөө цэцлэлийг босгосон 4 хэсэгтэй хамгийн доотлын хэсэгт бол бидний өвд эцсийн одоо эртний түүхийг өгүүлж байгаа бугун чулуун хөшөө буюу хадны одоо зөв зураг дээр байдаг гол одоо дүрс бэлэгдлүүдийг одоо энэ Монголын нутаг болоод Евразийн нутаг дээр одоо оршиж ирсэн бугун чулуун хөшөөний үеийн одоо дүрс зурагнуудыг оруулчихсан. Дараагийн хэсэг дээр нь бол үндсэндээ одоо Бүрчүүн гоморол Тэнгис талаа гаталж халуун нутглоо гэдэг ийм үг эхэлдэг. За тэр агуулгаар нь Бүрчүүн гоморлаа дүрсэлсэн. За түнчлэн одоо бидний өвд эцсийн их улс одоо Хүннү гүрний Модон хааны одоо дүрсийг бол зээлсэн. За тэрэн дээр нөгөө газар бол улсын үндэс гэдэг их агуу хэлсэн үгийг нь бас оруулчихсан. Морьтой зөксөж байгаа энэ одоо эзэнт гүрний их Монгол улсын өмнөх үеийн одоо өвд эцсийг агуулга түүхэн агуулгыг багтаасан. За хоёр дахь гол хэсэг буюу багнан хэсэг бол Чингис хааныг одоо баг залуу байхасаа боорчтой анд бололцоод 9 шаргамаар алдчаад хөөж явдаг, буцааж авдаг. Тэрийг санджаа тэр өгүүлэмжээс эхлээд тэгээд дэшээ одоо их хаан болдарсан. За тэгээд бусад үйл явдлуудыг багтаасан ийм одоо хөшөө байгаа. За тэгээд хамгийн дээдлийн дөрөвт хэсэг бол тэр их хааныхаа онгон тамгыг байрлуулж өгөөд онгон тамгийнхаа дээр одоо нар сар гал гурав эртнээсээ монголчууд бол галж шүтжсэн тэр галын юм шүтнээ бол залсан. Тэгээд онгон тамгийнхаа дундуур бол бид цагаан шахуу шуугаа одоо оруулж өгч төрсөлсөн. Ингээд үндсэндээ монголчуудын за мөн яг энэ баган дээр бол хар цагаан сүлд аль аль нь байж байгаа. Хар цагаан сүлдээ оруулсан 9 хөр тал сүлдээ ардаа бол бид нар ер нь бол эдгээр зүйл араас тайх гэдэг агуулгатай учраас ард талд нь бол одоо хар сүлдээ байрлуулж төрсөлж өгсөн ийм одоо түүхэн агуулгатай өчөө цогцлбор байгаа. За мөн одоо тэнгэр үзэлтний бөөгийн ёсоор бас бид нар шүнжлж амьдлуулсан одоо монголчууд бидний бас нэгэн чухал шүтэн хөндөрлөж байгаа ийм агуулгатай. Тэгээд энэ одоо Бурхан халуун хайрхныхаа төрийн техникийг илүү хүндэтгэлтэй ёслол төгөлдөр болох үүднээс энэ талбайг одоо ерөнхийлөгч маань санаачилж зассан. За тэгээд одоо өнөөдөр энэ анхны төрийн техникийг эхлэлийг өнөөдөр энд бөөнөр маань бас ёслол төгөлдөр хийж гүйцэтгэж одоо дуусч байна, өндөрлөж байна. За энэ бол бас нэгэн одоо түүхэн чухал үйл явдал юм аа. Ягаад гэвэл мэдээж одоо Чингис хаан тэнгэр шүтлэгтэй байсан, бөөмөргөлтэй байсан гэдгийг бид бүгдээрээ мэднэ. Тэгэхээр энэ Бурхан халуун хайрхны төрийн техникүүд бол яхаарахгүй энэ тэнгэр ёсных нь, бөөгийн ёсных нь зан үйл сэтгэлийн зүйлийг оруулж өгөх чухал одоо томоохон алхам ишлэл төгөлдөр хийлээ. Энэ бол одоо түүхийн маш чухал хуудас бичигдэж өндөрлөж байгаа ийм зүйл. Яг энэ дахилгын хуваараар бол 5 жилд нэг удаа дахидаг. Тэгэхээр цаашдаа одоо үндсэндээ төрийн одоо дахилгад энэ бөөгийн их хайрхнаа энэ дахилгын зан үйл ингээд 5 жил түргэншлүүлээд улам сайхан хөгжөөд өргөжөөд ишлэл төгөлдөр болоод явах болов уу гэж найдаж байна. За ингээд өнөөдөр бас энийг зохион байгуулсан ялангуяа Мөнх тэнгэр үзэлтний одоо холбооны хорооныхон за мөн бусад зохион байгуулсан бүх хүмүүстэй за оролцсон 99 удган зайран за өнөөдөр яг энэ талбай дээр болсон 9 зайран тэднийхээ онгод тэнгэр за одоо тэгээд түшээ за тэгээд зүсгтэн олон та бүхэндээ одоо үнэ талархаж байгаагаа илэрхийлье. Та бүхэнд хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн өрөө Мөнх тэнгэр мөнхөд монголчууд биднийг харж цахиж манж байх болтугай. Монгол үндэстэн мандан бадарч байх болтугай гэдэг өрөөл төвшүүлье. За ярээр алдар шиг баярлаа.